Намайг ганц хоёрын хотхон цэцэг гэдэг. Тэгээд би 7 дугаар сургуулийг төгссөн. 10 төгссөн. 9-өөс орё гэсэн чинь улаан шугамнасаа дээгүүр байсан болохоор ээж яах юм гээд намайг оруулаагүй байхгүй юу. Тэгээд 10 дугаар ангиас орсон. Зөөл нь өмнө жил орсон бол одоо бараг төгссөн байх хэрэгтэй байхгүй юу. Ээж намайг бол юмч болно гэдсэн байхгүй юу. Агаа чи юм чи гэсэн юмч бол гээд. Тэгэхээр би болохгүй гэсэн юм. Манайгаа энэ нэтэрийг хүүсэлгэсэн байх гэж хэлчихсэн. Би бол нь одоо эрэгтэй хүн байж юм чигээд чи эмэгтэй хүн байж гагнуур чигээд арай өөрөөгүй юу гэх. Болохоор айгүйх дэмждэгс өөр нөгөөд Орос ус нийтийн нууж охин контор гээд тэрэнд ажилладаг байхгүй юу. Өөрө захилгаанаар явдаг болохоор эхлээ намайг захилгаанч болгоно гээд тэн сургуульд ирээд хоёулаа өөрөө судалж агаад гагнуураараа сур гээд тэгээд гагнуураараа сурсан. Би одоо Герман Монголын хамтарсан мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв сурдаг. Тэгээ манайх тодорхой хэмжээний цаанаас хичээл заагдсан герман хэл үздэг. Бас англи хэл гэсэн цөг үздэг. Бид нар нөгөө олон улсад гагнах хэрэгтэй гэдэг болохоор гагнахад бол заавалжгүй хүнтэй ойлголцож сурахын тулд хэл айгүй сурах гэж боддог. 10 жилд байхдаа ер нь нэг тийм айгүй бүрэг байсан л да. Тэгээд энэ сургуульд орж ирээд ер нь өөртөө нөгөө санал нэгцэх хүүхдүүдтэй нийлсэн болохоор айгүй дажгүй тэгээд ер нь хийж болохоор юмсаа гэсэн. Гадна үзэмж тэгээд бас хизээний цаг би болоод өөртөө анхаардаг болно. Одоогондоо бид нар 16 17 настай сургуулаач төгсөөг байгаа. Тийм тохиолдолд хичээлдээ анхаарат ч юм уу. Яг тиймэрхүү юмдаа илүү их анхааруул зүгээр юмсаа. Гэхдээ эрэгтэй хүүхдүүд, эмэгтэй хүүхдүүдийг бодол доктор сурчлаа айгүй муутай юм байна. Би сургуульд орж ирэл бацсан. Охтууд болохоор нөгөө онол дадлага нь ялгаа байхгүй ален дээрээ сонирхолтой тэгээд айгүй хурдан суралцдаг юм байлээ. За яж байгаа. Багшаас юм асуучих. За. Гагнуурын А, Б гэж хоёр бүлэг байдаг. Би гагнуурын Б ангийнхын ангийн дараа манайх 23 хүүхэдтэй. 21 эрэгтэй, 2 эмэгтэйтэй. Манай нөгөөх нэг урангоо гэдэг. Бид хоёр ангитай хоёулах навдаг. Нэг кабинд тэгээд цүг гагнур хийдэг. Тэгээ юмаа ер нь хамтарч идэг болохоор айгүй сайн гар нийлдэг. Би дайлан байлаа ойдог. Нөгөө ингээд өөрөө 100 ороод гагнуурын оёоч гэсэн ер нь ингээд араас яг тэр хэмжээнд хийн шүү дээ. Би өөрөө нөгөө мэрэгжилтэй дуртай болохоор ер нь бол надад бол гоё санагдав. Мэргэжил эзэмшлэхийн тулд суралцаж тодорхой хэмжээний цаг зарцуулж тэрийгээ өөртөө хизээч мартааргүй хэмжээний ер нь ингээд гар сэтгэл зүй ер нь бүх юмдаа тасгсан зүйлийг хэлт юм бол мэргэжил бол миний амьдралын баталгаа. Ер нь эмсүүд сураад ч гэсэн давхар мэргэжилтэй боловсралтай төгсөн өөр сонирхолтой зүйл хийгээд явж болно. Тэгээ ямар 12-д төгсгүү гэдэг ааш аттестаттай төгсөж байгаа болохоор яштэй өөртөө бэлтжиж болно. Цаанаас нь ингээ нүүд сургалтын танхим номын сан гаргаад өгчд бол ер нь л дайгуулсан. Тэгээ ангийн хүүхдүүд 100 орцсон гэж хэлээд тэгээ эхэндээ би итгээгүй бодлоо яриад байгээд тэгээ харин ингээ очиод өгөө дансаа шалгасан 100,000 төгрөг орц. Тэгээ би айгүйх баярлаад айгүй гойсон хийгдсэн. Одоо өвөл болж байгаа болохоор өвлийнхөө хувцас гутал күрч автсан. Гагнуурч болохоор сайн нөгөөд хамгаалтын хувцас бэлтэх хэвээр. Тэгээд хормогч юу бэли нүдний шил бага бас 100,000-аас авчдаг. Өөрсдөө тэтгэлгээр тэр улсын сангаас ирж байгаа мөнгө бид нар нөгөөд ажил дээр гарч нөгөөд ер нь бүтээн байгуул сайн гэрээ ч юм уу ерөөхдөө нэг тиймэрхүү утгатай юм болов уу гэж. Би өөртөө тавьсныг зорилго өгдөг 2021 дэлхийн ур чадвар гэх тэмцээн болдог. Би тэр нь заавалчгүй орно гэд манай багш хүртэл намайг бэлдээ заавалчгүй оруулнаа гэд ирсэн. Ер нь гагнуурчдын мэргэжил хэр сайн эзэмсэн бас хэр сайн мэдлэгтэй байгаа. Ямар төвшөнд хийж байгаа, ямар байрлалаас нь хамаарж байгаа. Тэр байрал болгон бүгдэнд нь маш сайн гагнаж байгаа гэдгийг үзүүлдэг тэмцээн. Би юу хийж чаддаг гэдгийг нь үзүүлж байгаа л дэлхийд ер нь танигдж байгаа битгэлтэй. 2021 оны тэмцээнд ороод тэгээ 18 нас хүрнгүүтийн сургуультай багшлахаар болсон. Тэгэхээр багш болоход бас бэлтгэж байгаа.
Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг ингээ хүүхдүүдэд ингээ зааж өгөөд явна. Надад бол гоё. Хамгийн анх бол уужим сэтгэлгчээс айгүй их үлгэр дуурайл авчихсан. Эмэгтэй хүн байж ингээд ур чадварын дэлхийн аврагт яваад 2 дугаар байр эзлээд ирсэн болохоор айгүй мундаг санагдсан. Би зурагтаар л харж ирсэн. Ер нь агуу гэж хэлэхэд тэр нь болно да. Бас би ангийнхаа багш Гамбал төгшөөс айгүй их үлгэр дуурайл авдаг. Мундаг гагнуурчин. Заавалчгүй гадаад дотоод гэдэлгүй манай Монголын жишээ ер нь техник технологи сургалт төр нь айгүй их хөгжиж байгаа. Энэ сүүлнгээ хичээлийн нэг хэсэг бид нар гагнуурыг эхлэхээс өмнө энэ дээр гараа зөвшрүүлж 15 цаг энэ дээр бэлтгэл хийдэг. Энэ багт ерөөдөө багш хэрэг байхгүй. Гараараа энэ ч нэг хөрөнгөт энэ ч энэ камер маань хараад хөдөлгөөн мэдэрнэ. Тэр хөдөлгөөн нь дэлгэцэн дээр гарч ирж бид нар ямар хөдөлгөөн хийж байгааг хэр төвшөнд хийж байгааг нь гарч ирнэ. Энэ болохоор энэ баг нь хамелеон баг. Энэ нь болохоор ингээ автомат алдаатай хийвэл богинохон болсон байна гэж хэлнэ. Хэрвээ уртыг барьсан байвал урт болсон байна, багасгах гэж хэлнэ. Зөв яваад байвал чимээгүй байна. Анх хийж яхад би айгүй их нүд богинохон идэг ус болохоор богино байна гэж айгүй хэлдэг ус. Компьютер хямцдаг. Алдсан тоо мон энэ дээр гарч ирнэ, хэдэн сантиметр явснаас гарч ирдэг. Зүрх нэвшлэх шиг ерөөдөө шалгалт шиг дүн тавьж өгдөг. Тэг яг мэрэгжлийн гагнуурчин ерөн салбарт ер нь айгүй хэрэгтэй юм шиг. Манай ангийн коли ах эдгээр нөгөөд токер фризер ашиглаад хэлбэрээ гарангуудаа нөгөөд нийлүүлээд гагнаад нөгөөд шатар даам хийжсэн шүү. Нийлүүлэх явц дээр нь тусалж ирсэн. Туслах хийжсэн. Гагнуураар бүргэд хийсэн. Ингээд бэлтгэцүүдийг болохоор манай цех бэлтэж өгдөг. Анх харахад айгүй яг ингээд бэлэг дурсгалын зүйл шиг харагддагсан. Тэгэд ингээд бид нар ингээд гагнуураа сураад эхлэнгүүт ингээд энийг ингэж гагнсан юм байна штэ. Энийг тэнцээ хийд юм байна гэдгийг ерөөдөө мэддэг болсон. Нууд гадны үзмжийн биш яаж хийснийг айгүй их анхаардаг болсон. Хөвгүүд бол дэрлэхдэг. Манай сургуулийн төр сургалтын ах нар айгүй их дэрлэхдэг штэ. Эмэгтэй юм байж яаж гагнуур хийдэг гэсэн. Гэхдээ би айгүй мундаг гагнуурчин болно. Тэд нэр өөрсдөө юу сураа үлдээ 30 оноос суучаад гэтээ удахгүй би тэднэрт багшлаа. Энэ бол миний мөрөөдөл. Би тэрэндээ өөрөө үнэж явах туртай. Монгол улсын ер нь мэргэжилтэй мундаг гагнуурчин болно. Би зоригтой. Ер нь тэгээд яг гагнуур гэдэг мэргэжлийг эмэгтэй хүн хийж чадна. Гагнуур гэдэг мэргэжил тусдаа тэгээд барилга дээр хийгдээд эхлэх юм л айгүй хэцүү мэргэжилтэй. Дулааны цахилгаан станц тэр гагнуур сайн хийж чадахгүй л тэр даралтад сав тэр хийсэн тэр хоолой шугамшгүй задардаг. Тэрнээс болж олон хүн гэртээ аюултай. Хариуцлагатай айгүй зориг шаардсан ажил. 2 тусдаа металлыг нэг бүтэн металл олоход бидний мэргэжил шаарддаг. Бүхэл металлыг бид нар хооронд нь ялгаж чаддаг болохоор айгүй онцлогтой мэргэжил. Төчөөс төр цэцэрлэгт тэгээ шарилж мэрэлж зулгаах тэр агаатгээ зүг тусалж исэн. Өөрөө хийж чадж байгаа бүхнээр ингээд тусалж дэмжил үзүүлж байгаа да. Тагаад ирээдүйд ч гэсэн заавалчгүй хороо гэлтүү устаа ч гэсэн сайн зүйл хийж энэ тэмдгүү ер нь хогийн савч гэсэн ер нь хэрэгтэй тохиолдолд бэлэн байгаа зүйлсээр ер нь хийж өгнө гэж бодож байгаа. Герман Монголын хамтарсан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс явж байгаа. Тэгээ нууд битээр өөрсдийнхөө хийсэн хогийн савыг ингээд танаа ороонд бэлгэлж байгаа. Хогоо шууд ингээд авах зорилттой. Хогийн сав гэдэг ингээд хүний нүдэнд энгийн бас жижигхэн нэг сүртэй зүйл биш юм шиг харагдаж байгаа. Ирээдүйд том зүйл аян ч болж магадгүй. Тийм болохоор би биндээ тусалж дэмжиж байгаарэ.